За сайхан амарцгаас нөө. За бүгдээрээ нөгөө Мартин амнаа хийгээд л байгаа юу? Хийж байгаа юу те? Одоо хийн ч гэж байх. Одоо тэмдэглэн л гэх байх та те. Тэгээд эрчүүд маань хоол цайгаа бэлдээд л эмэгтэйчүүд нь хоол цайгаа идээд л тэгэл одоо бид нар чи Мартин аймыг чинь тэгэл тэмдэглэдэг ч тийм хүн бүхэн өөр өөрсдийнхөө гэр бүлийн хүрээндээ яаж тэмдэглэх вэ? Өөр өөрийн гэсэн тэмдэглэдэг арга зам байдаг байгаа. За тэгээ бүх эмэгтэйчүүдээ бас баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдрийн видеогоор гарсны дагуу тийм эмэгтэй хөнгүүгээр дэлхийг ямар харагдах вэ гэдэгс. Ер нь бол боломжгүй л дээ эмэгтэй хөнгүүгээр бид нэр дэлхийг харах одоо ямар ч боломж байх уу төсөөлөх боломж явах. Яг бурхан анханасаа бүтээхтэй эрэгтэй эмэгтэй хүнийг хамттан байхаар бүтээсэн байгаад байна. Тийм учраас эрх хөнгүүгээр эмэгтэй хүн одоо яг утгагүй эмэгтэй хөнгүүгээр эрх хүн бас утгагүй л гэж ойлгох хэрэгтэй. Бид нар хамтдаа нийлж одоо бурхны бүтээсэн гэр бүлийг нийгмийг хамт хөгжүүлдэг ба. Тэгээд ер нь бид нар дуулдаг маа монголчууд үгүй дутуугаа гүйцээх гэж ер нь тийм байдаг үстэй. Эрэгтэй хүмүүсийн харддаг юм байна, харж чаддаг үнцэг, эмэгтэй хүмүүсийн харддаг үнцэг байгаа даа. Хоёулаа нийлжиж бие биенийхээ дутууг нөхчөөдөг байгаа тийм. Бид нар ялгаатай. Гэхдээ бид нарыг бурхан нэг зорилгын төлөө бүтээсэн байгаа. Ямар зорилго вэ? Бурхны алдрын төлөө бүтээсэн байгаа. Тэгмээс бүгдээрээ дэрэгд байгаа бүх хүмүүстэй хандаад бурхны алдрын төлөө бүтээгсэн таныг эзэн ивэгэ гэж хэлэхгүй да. За би ингээд энэ компьютер бариад гараад ирэнгүү та нар нэгж бодож байгаа цааш та пастор маань нүдний шилээ орхичих заяа. Том дэлгэцнэр том бичиг харахгүй бол би өглөө эрэхтэр шилээ орхицсан байна. Бүгдээрээ хамтдаа Йохошуа номын 3 дугаар бүлгээс хамтдаа сурцгаая. Йохошуа номын 3 дугаар бүлэг. За Йохошуа номын 3 дугаар бүлэг бид нар 1 дугаар бүлэг 2 дугаар бүлгийг бид нар сурсан тийм үү? Ялангуяа өнгөрсөн 7 хоногт бид нар 2 дугаар бүлгээс Рахав гэж эмэгтэйгийн тухай сонссон байгаа. Санаж байна уу? Рахав. Бүгдээрээ хамт хэлээ 1 2 3. Рахав. Рахав. Яг нь Библи Еврей номын 11-ийн 31 дээр бас Рахавын тухай хэлсэн байдаг тийм үү? Рахав гэж тийм янхан эмэгтэй Рахав гэж итгэлээрээ гэж ярьсан байдаг. Итгэлээрээ бурхны хүмүүсийг хүлээж, дуршуулуудыг хүлээж авсан учраас тэр хүн яасан бэлээ? Сүрээгүй маа гэсэн байдаг. Аврагдсан юм аа гэж. Рахав гайхалтай. Өнгөрсөн 5 дахь өдөр манай эмэгтэйчүүдэд би бас энэ үгийг хуваалцсан л да. Рахав юу нэлээд надад их гайхалтай онцгой санагддаг гэхээр тэр бусад хүмүүстэй яг адилхан юм сонссон байхгүй. Яг адилхан сонссон. Бүх юмыг адилхан сонссон. Тэр Ерөнхий хотын бүх хүмүүс Израильчүүдийн тухай яг адилхан мэдээ авсан байгаа. Хэрхэн тэр еврейчүүд тийм одоо Египтийн боолчлол чөлөөлөгдсөн, хэрхэн тэд нар улаан тэнгисээр гаталсан гэх бүхний сонссон. Тэгвэл Рахав итгэсэн байгаа. Юунд итгэсэнгээр энэ бурхан бол үнэхээр дээд тэнгэрийн бурхан, доод газрын бурхан мөн байна гэж итгэсэн байна. Рахавын энэ итгэл нь түүнийг аварсан байдаг. Тэнд байсан бусад бүх хүмүүсээс өөрөөр харсан байна. Тэгээд тэр итгэл нь зөвхөн өөрийн авраа зогсохгүй, бас тэр итгэл нь хэнийг аварсан гэж гэр бүлийнхнийг аварсан байдаг. Нөхтөө. Өнөөдөр таны амьдрал зөвхөн таны төлөө биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бид нар дандаа боддог байхгүй. Би яавал илүү сайхан амьдрах уу гэж бод. За мэдээж та сайхан амьдралын төлөө, сайн амьдралын төлөө явах гэдгийг би учиргүй буруутгахгүй ч гэсэн харин би тань нэг зүйлийг хэлж юмар. Бид нар бусдгүйгээр бас хинч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар үргэлж хин нэгний одоо тусламж, дэмжлэг, хин нэгний хайр халамжаар бид нар амьдардаг байна. Тийм учраас нөхтөө та бусдын тусламж, бусдын хайр халамж, бас бусдын таны төлөө гэсэн сэтгэл залбирлын үр дүнд та илүү их одоо амжилттай бас ялалтай амьдрах боломжтой гэдгийг харах хэрэгтэй. Манай монголчуудын бидний хэлдэг үг гэдэг шүү дээ. Би ер нь онцгүй үг. Би ер нь жоо хэлэх дургүйгээ хэлээд байдаг үг та нар санаж байгаа бол би чамаар дутахгүй гэдэг үг тийм үү? Би та нараар дутахгүй. Би та нартай та наргүй амьдрна. Мэдээж амьдрна л да. Гэхдээ эзэн биднийг хамттан байхаар бүтээсэн гэдэг үргэлж санаж байгаа хэрэгтэй. Бид нар биенийхээ төлөө бүтээсэн. Рахав өөрийгөө зөвхөн ботоогүй байхгүй тэр эмэгтэй Йохошуа номын 2 дугаар бүлгээр харах юм бол. За би л аврагчи. За угаасаа би өнгөрсөн одоо олон жилийн туршид гим нүгэлтэд дүүрэн амьдарсан. Одоо тэр Яава бурханд итгээд Израильчүүдийн бурхныг өөрийн бурхнаа болгож хүлээж аваад тэгээд тэр сүрлээс нь аврагдаа. За би нэг ам гарч юмсан. За тэр бусд нь за тэр манай ихч дүү хамаатан садан аав ээж за тэр ах дүү нар за буйнараа болог. Тэд нэр айтайхан байгаад над дээр хүрээд ирэх юм бол аврагдана. Ирж чадахгүй тэгээ өөрсөө явж одоо өхөл сүрэн л үстэй гэж энэ эмэгтэй тэгж бодоагүй байхгүй. Хэдийгээр магадгүй энэ эмэгтэй хүмүүсийн нүдэнд хамгийн ичвэртэй
эмэгтэй мэд харагдсан боловч түүний дотор тэр хэн байсан бэ, юу хийсэн бэ гэдгээс илүү тэр хэнд итгэсэн бэ гэдгийг түүний амьдралыг өөрчилсөн байгаа. Ар нөхдөд би та нарыг эзний нэрээр урамшуулмаар. Өнөөдөр таны амьдрал ямар байсныг, юу туулж ирсэн тийм чухал биш. Өнөөдөр та хэнд итгэлээ тавьж байгааг, өнөөдөр та өөрийнхөө ирээдүйг хэний дотор харж байгааг зүйл чухал байх болно. Рахавын дотор үнэхээр тэр алсын хараа байсан. Ямар хараа байсан гэж тэр өөрийгөө Христ дотор харсан бохоо. Бурхан дотор харсан гэсэн. Бурхан дотор өөрхийн гэр бүл аврагдсан байхыг, өөрөө аврагдсан байхыг тэр харж чадсан байсан. Тэгм учраас бид нар 2 дугаар бүлгээс Рахавын тухай үздэг. Тэгээд 2 дугаар бүлгээс би өнгөрсөн 7 хоног номлосон номлол ямар сэдвтэй байлаа. Бурхан хинээрч дамжиж ажиллаа хийх болно гэж. Бурханы ашиглах боломжгүй хүн гэж байдгүй. Энэ хитрхийн нүгэлтэй учраас Бурхан энэ хүнийг одоо ашиглахгүй юм байна. Энэ хитрхийн их одоо юу гэдэг юм ухаантай учраас Бурхан энэ хүнд мэрэгэн ухаан өгөхгүй юм байна гэсэн юм байхгүй. Яг бол Бурхан биднийг ямар ч мэдлэгтэй ухаантай гэж бодсон. Бурхан үргэлж биднээс илүү мэдлэг ухааныг бидэнд хайрлах болно. Биднийг ямар ч гим нүгэлтэй гэж бодсон байсан. Бурхан бидний гим нүглийг өөрчилж өөрийнхөө хаан шинэ төлөө зорилгон төлөө ашиглах боломжтой байна. За одоо тэгвэл бүгд Яхошуа 3 дугаар бүлэг дээр ирж байна. Одоо яаж энэ туршуулууд ирсэн бүх мэдээлэл авсан одоо Яхошуа 3 дугаар бүлэг дээр Йордан голыг гатлах гэж байгаа тухай ярьж байгаа. Энэ түүх манай монголчууд ер нь бид нар түүх их сонирхдаг, түүх уншдаг, үлгэр домог сонсдог хүмүүс. Өнөөдөр бүгд энэ түүх бидний амьдралд юу хэлж байгаа гэдгийг сурах гэж байна. Яхошуа номын 3 дугаар бүлгийн 1-ээс 6-ыг би уншиж та анхаарлаа сонсороо. Яхошуа өглөө эртлэн босож хамаг Израилийг тэргүүлэн Шитимээс хөдлөөд Йорданд ирж гол гатлахын өмнө тэндээ буудлав. 3 хоногийн дараа ахлагчид хуаран дундуур явж ард олонд Левийн дахилчид Бурхан Явагийн гэрэний авдрыг дамнан явааг та нар хармагцаа байрнаасаа хөдөлж араас нь даг. Тэгтээ авдарт ойртолгүй 2000 дохой зай барьж яв. Өмнө нь огт явж үзээгүй энэ замыг та нар хэрхэн туулхаа тийм идэх болно гэж тушаав. Яхошуа мөн маргааш Ява та нарын дунд гайхамшиг үйлдэх учраас цөмөрөө өөрсдийгөө ариусгах хэмээн ард олонд хэллээ. Харин дахилчдад гэрэний авдрыг дамнан ард олны түрүүнд гарч голыг гатлагдуун гэсэн дахилчид гэрэний авдрыг дамнасаар ард олны түрүүнд гарч явав гэсэн баг. Тэгэд энэ бүлэг төгсгөлд яг Израильчууд Йордан голыг гатлсан тэр түүх байна. Өнөөдөр эндээс бид нэр дөрвөн хувааж бид нар харах чинь Йордны ирэг дээр ирсэн Израильчууд Бурханы гэрэний авдарт зам заасан, мөн Яхошуаг Бурхан зоригжуулсан, тэгээд төгсгөлд нь Йордан голыг гаталсан, Бурханы амсан нутаг руу орсон тухай. За нэгдүгээр Йордны ирэг дээр ирсэн гэж Йордан гол. Та нар Йордан голыг очиж үзсэн байна уу? Үзсэн байна уу? За үзээгүй л үзээрэй. 2027 онд бид нэг аялал зохион байгуулах гэдээ ярьж байгаа шүү дээ. 2027 оны 11 сард шүү. Тэгээ одоо нөгөө яг үнийн санал нь ирээгүй байгаа. Үнийн санал нь энэ эх 7 хоног тэр нэгсэн байна. Тэгэхээр Египт, Йордан, Йордны хамт улс байгаа. Тэгээ Египт, Йордны хамт улс, Израиль гэсэн юм аялал баггүй. Тэгээд 27 оны 11 сард байх юм. Тэгээд энэ аяллаа зорилго юу гэхээр яг Библийн тэр замаар явах гэж байсан. Нэгсэндээ яг энэ Израильчүүдийн туулсан замаар Египтээс тийм үү Египтийн боолчлоос гараад явах нь бүгдээрээ яваад Синай уулан дээр очиод Улаан тэнгисээр гараад ингээд явах нь шүү дээ. Яваад Йордноор ороод ингээд Небо уул дээрээс хараад Небо уул дээр ялаа Моше харсан шүү дээ. Хараад орж чадаагүй Бурхан. Тэгээд цаашаа амлсан нутгаар ингэж яваад Израиль, Галил, Нуур тэгээд эзний одоо оршуулгдсан тэр газар амилсан газар гэх ингээд ийм газруудаар явах юм шүү зэ. За ийм юм явж байгаа. Йордан гол яг тэгж явж байгаад би Йордан голоор явна. Би хэд удаа очижсэн байгаа Йордан голд. Яг үндэ яг энд хэлж байгаа түүхийн үед бол яг ургацын улирал ирсэн байсан бөгөөд энэ маш их үеистэй байсан тухай ярьж байгаа. Йордан голд яг миний очижсэн үе би 11 сард бас 10 сарын сүүлээр очиж байгаад нэг ингээд зүр үсрээд гарчгаар л юм харагдчихсан байна. Тэгээ зарим газараа бүр тасарцсан тэр юм байдаг. Одоо жишээл манай Монгол ч гэсэн зарим нэгэн одоо дээр үед маш гоё гол урсдаг байсан бол сүүлдээ одоо ус борооны одоо хомсдлоос болоод ч юм уу тэр гол сэрэгцсэн тохиолдол байдаг тийм үү. Тэгэхээр Йордан гол яг одоо та нар очиж үзэх юм бол яг Есүсийн ер нь бол энэ тусан баталгаа хийлгсэн байх гэсэн газрууд бас байдаг байх. Гэхдээ дандаа ерөнхийдөө одоо яг нөө судлаачдын хувьд дэвшүүлж байгаа саналууд гэсэн үг шүү дээ. Энэ хавьд ер нь Есүс усан баталгаа хийлгсэн байх. Энэ хавьд ер нь Иохан Баптист байсан байх энэ дэвж байгаа гэсэн. Тэгэхээр Йордан голын ирэг дээр бид нэр хурж ирсэн байгаа. Яг тухайн үед бол би тэр үеэс энэ ургацын улирал иржсэн учраас маш их устай байсан байгаа. Одоо тэр голыг гатлал ирсэн байна. Голыг гатлаад бид нар амлагдсан нутагт очих чинь. Гэхдээ энэ амлагдсан нутаг та нар санаж байгаа бол бараг 500 орчим жилийн өмнө амлагдсан нутаг Авраамаар. 500 орчим жилийн туршид явж ирсэн Израильчууд. Одоо энэ Израиль үндэстэн бий болоод одоо 500 орчим жилийн өмнө Авраамд амласан тэр амлалт биелэхийн тулд Бурханы амласан нутаг Канаан руу ороход
Одоо тэд бэлэн болсон байна. Одоо ганцхан алхам үлдсэн. Энэ бол гол гатлах гэж. Нөхдөд би тань нэг юмыг маш тодорхой хэлж өгмөр. Бурхны амлалт үргэлж биелэх болно. Бурхны амлалт таны хүссэн цагт биш, Бурхан өөрийнхөө тогтоосон цагт өөрийнхөө амлалтыг бидний амьдралд биелүүлдэг. Тийм учраас бид нэр өөрийнхөө хүссэн цагийг л Бурханаас шаардаад байдаг байхгүй. Бурхан яг одоо. Come on, Бурхан яг одоо. Right now гэдэг бид нар залбираад байдаг. Та одоо л намайг идгээ, та яг одоо л намайг чөлөөлж иг, та одоо л намайг баян болгож иг, та одоо л миний бизнесийг амжилттай болгох, яг одоо намайг өрнөөс гаргаж иг, яг одоо намайг турааж иг. Эсвэл яг одоо намайг таргалуулж иг гэл тийм үү? Таргалахын төлөө залбирж байгаа хүмүүс байна. Тэгээд турахын төлөө залбирж байгаа хүмүүс байна. Үндэ яг хэрхэн залбирах вэ гэдгээс илүүгээр хоолны дэглэмээ яах вэ гэдэг тухай бодох хэрэгтэй байгаа ш. Эрвээ яг махан биетэй чи холбоотой байвал тийм үү? Тэгээ би хэлдэг ш. Яг өндөр намаа бол та шийдэхгүй байхаа. Ер нь бол харин өргөн нарийнаа бол шийдэх боломжтой шүү тийм үү? Энэ бол бидний одоо бас шийдэх боломжтой зүйл. Тэгэхээр мэдээж ингэж ярьж байгаа би хүмүүс турхай байх хэрэгтэй эсвэл бүдүүн байх хэрэгтэй гэдэг тухай яриаггүй ойлгож энэ тухайн хүн өөрөө л амьдралынхаа хэв маяг өөрийнхөө хувьд таатай байвал одоо тэрүүрэл амьдрсан хэрэгтэй. Бид нар хизээч хүнийг гадаа төрөх байдлаар нь ангилж болохгүй бас ялгарлж болохгүй бас гадаа төрөх байдлаар нь бид нар одоо шогилж болохгүй гэдэг өөрөө санаж явах хэрэгтэй. Энэ бол зур балчир хүүхдүүдийнхээ байхгүй юу? Насан турш хүмүүс хизээч хүнийг одоо монхроор нь том жигтэйгээр нь тэ одоо эсвэл хар бараанаар нь эсвэл одоо бүдүүн нарийнаар нь дуудах эсвэл ингэж ангилах гэдэг бол энэ бол нэг тийм ухаалаг явдал биш байгаа. Хүнийг нэрээр нь дууд сурах хэрэгтэй. Яг го багын найзууд бүгдээрээ нөгөө хар дулмаа эсвэл одоо бор сүрэн ч гэдэг юм яриад идэг юм байдаг л та. За тэр мэрийг бол одоо мэдэхгүй. Зүгээр бид нар насан турш хүмүүсийн хувьд үргэлж хүмүүсийг байгаа өвдөгдөх харагдах байдлаас нь илүүгээр тэр хүн хинбэ гэдэг нь тэр нэрээр нь хүмүүстэй бас харьцаж байгаа нь сайн шүү. За энэ шал юу лөө номлолтой хамаагүй юм лөө яваад орчлоо. За 500 орчим жилийн өмнө амлагсан Бурхны амлалт биелнэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Үргэлж эзэн өөрийнхөө амласан амлалтаа биелүүлэх болно. Есүс Христ ирнэ гэж амласан ирсэн. Есүс дахин ирнэ гэж амласан тэр ирэх болно. Тэр яг бидний хүссэн цагт биш. Тэр Бурхан өөрийнхөө хүссэн цагт тэр эзэн Есүс Христ бидний төлөө илгээх болно гэсэн. За энд бас нэг сонирхолтой зүйлийг бид нар харах нь энд яг тэр 500 орчим жилийн дараа сүүлийн одоо 80 жил нь нэг хоёр хүн үнэхээр Бурхны амласан нутагт орохыг Бурхны амлалт биелхийг харахыг хүлээж ирсэн байгаа. Йохошуа, Калеб гэж хоёр хүн байгаа. Йохошуа, Калеб хоёр нь болохоор өнгөрсөн тэр итгэлгүй байсан үеийнхнаас үлдсэн хоёр хүн байгаа. Энэ хоёр хүн байгаа. Тэр хоёр 80 гаруй настай болсон байсан юм тухайн үед. Тэр хоёр итгэлгүй үеийнхэн цөлд өвхөж дуусаад итгэлийн үеийнхэн бурхан найдаж хурж ирэхэд энэ хоёр тэдэнтэй хамт байсан баг. Өнөөдөр анд өгтөд та өөрийгөө үргэлж өөрийгөө нэг зүйл дээр өөртөө сануулж явах хэрэгтэй. Би итгэлгүй үеийнхэн байж би цөлд өгсөн тэр үед хамрагдах уу? Эсвэл би Йохошуагийн үе буюу би итгэлийн үеийнхэнд би хамрагдах ёстой юу гэж. Итгэлийг хадгалж явах гэдэг бол үнэхээр чухал байдаг. Итгэлийг хадгална гэдэг бол сонголтын тухай ярьж байгаа. Сонголт. Бүгд хамт хэлээ 1 2 3. Өдөр бүрийн сонголтын тухай ярьж байгаа. 80 гаруй жилийн туршид Йохошуа, Калеб хоёр Бурхны тэр амлагсан нутгийн тухай сонссноосоо хойш ойлгож байна уу? Тэр 40 гаруй жил уучлаар 40 гаруй жил Бурхны амлагдсан нутгийг мэдснээс хойш мөшөө тэднийг дагуулж явснаас хойш 40 гаруй жил өдөр болгон тэдний амьдрал сайхан байсан гэж бодож байна. Өдөр болгон тэд нар өстө ямар гоё амьдралтай юм хүү. Ягаад итгэлгүйгээс бол тэд нар цөлд тэнүүчилсэн. Итгэлгүй байсан хүмүүс тэдний нүдний өмнө цөлд унж исэн. Унах гэдэг нь үхэх суудгаар хэрэглэгдсэн байдаг тийм үү? Үхчихсэн ба. Тэдэнд тийм тааламжтай байсан уу? Багаасаа найзаж нөхөрлж исэн найз нөхд нь итгэлгүй байдлаас болж тэнд цөлд үхэж байгааг тэд нар харж байгаа. Тэд сайхан байсан. Бидний хамгийн хайртай, бидний ойр дотны найз нөхд маань энэ хорвогийн мөн хүсэг үзэхэд бидэнд тийм тааламжтай байдаг. Зарим маань бүр энээс болж итгэлээ хүртэл орхидог үе байдаг. Хэрвээ Бурхан байсан бол миний хайртай аавыг, хайртай ээжийг, хайртай дүүгийн маань, хайртай хүүгийн маань амьд байлгал байсан шүү дээ. Тэр Бурхан байхгүй байх гэж хэлэх үе байдаг. Ийм үгийг би зөндөө сонсч ирсэн. Тэгэхдээ дараа цаг хугацааны дараа тэр сэтгэл хөдлөл бүхнээ даваад эзэн дээр хурж ирж ирсэн. Бас олон тохиолдлуудыг би харж ирсэн баг. Ам нөхдөө Йохошуа, Калеб хоёр өдөр бүр тэнд жаргалтай амьдралаар амьдрааг. Гэхдээ өдөр бүр тэрээр Бурхны амлалтанд итгэсээр ирсэн баг. Бурхны амлалтанд итгэсээр ирсэн. Йорданы эрэг дээр ирсэн гэдэг нь бид нар юуг бидэнд энд хэлээд байгаа вэ гэхээр тэд Бурхны амлалтыг амьдралдаа амсах одоо хүлээж явах тэр үе рүү орж байгаа тухай. Тэд шинэ улир руу орж байгаа тухай хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр анд өгтөө бид нар Йохошуа номыг уншиж судалж эхэлж байгаа гол шалтгаан нэгээр амьд өгч чуулганыг Бурхан өөрийн шинэ улир руу дагуулж байгаа. Сүнслэг итгэлийн шинэ улир, өсөлт хөгжлийн шинэ улир руу биднийг дагуулж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй.
Тэд Бурхны амлсан амлалтыг биеллийг тэд хүлээж авсан. 500 гаруй жилийн өмнө яригдсан тэр 500 орчим жилийн өмнө яригдсан тэр амлалт Авраамаар дамжиж ирсэн тэр амлалт биелхийг тэд харж ирсэн. Энийг хүсэн хүлээж авсан хоёр хүнийг бид нар харсан. Йохошуа, Калеб хоёрын тухай ярьж байна. Хоёрдугаарт нь Бурхны гэрээний авдар зам заасан тухай ярьж байгаа. 2-6 дугаар эшлэлээр Бурхан 3 хоногийн дараа ахлагчид хуаран дундуур явж ард олон Левийн дахилчид Бурхан Яваагийн гэрээний авдрыг дамнан явааг та нар хармагцаа байрнаасаа хөдөлж араас нь даг. Гэхдээ авдарт ойртолгүй 2000 тохоо зай барьж яв. Өмнө нь огт явж үзээгүй энэ замыг та нар хэрхэн туулгаа тийм мэдэх болно гэсэн. Гайхалтай. Өдөр бүр ер нь бол бидний туулж үзээгүй зам гэдгийг бид нар мэдчихэж байгаа хэрэгтэй тийм үү? Яг гоо мэдээж нөгөө л гэртээ амьдарч байгаа нь үнэн. Нөгөө л орон дээрээс ирж байгаа нь үнэн. Тэгэхээр нөгөө л хүмүүсийнхэн дэрэгд байгаа. Нөгөө л ажлаа хийх баг. Гэхдээ яг өчигдрийн туулсныг яг адилхан туулах ёстой биш гэдэг бол. Яг өчигдрийн сонголтоос ари өөр сонголтыг хийж болно. Өчигдрийн алдаанаасаа илүү сайныг хийж болно. Одоо илүү алдаагаа засаж илүү сайныг хийж болно. Өдөр бүр шинэ. Өнөөдөр өглөө би бас нэг 4 цагаас босоо бид 5 цагаас нэг юм сургалттай байсан байгаа. Тэгээ Zoom-ийн сургалт хичээлээ хийж дуусаад 6-гээ дуусаад. Тэгээ би бас ингээд эзний өмнөрөө бас тодорхой цаг өнгөрөөгөө байж байгаа. Яг бодсон баг. Өнөөдөр яг шинэ өдөр энэ. Яг тэр би 2026 оны 3 сарын 8-нд анх удаага л амьдарч байгаа байхгүй юу? Натаа адилхан анх удаа амьдарч байгаа юм уу? 2026 оны 3 сарын 8-нд. Бидний хинч өмнө энэ өдөр байгаагүй шүү дээ. 2026 оны 3 сарын шинэ баг. Гэхдээ би өглөө 4 цагс хэрэгтэй. Би эхнэрийнхэн дэрэгд нөгөө орон дээр нөгөө сүүлийн 15 жил амьдарсан тэр орон дээр тэр гэртэлс ирсэн баг. Тэнд л ирсэн. Ямар шинэ юм байгаагүй. Гэтэ би тэнд одоо Zoom онлайнаар тэр сургалт хийж байхдаа би ерөөсө шинэ юм яриаггүй. Би өмнө хүмүүс зааж ярьжсэн юм аа л тэр хүмүүсээс. Гэтэ тэр цаг бол шинэ цаг байсан байхгүй. Яг гэхээр би 2000 дахиад 26 оны 3 сарын 8-ны өглөөний 5 цагаас анхудаа л тэднэрт семинар хийж чана гэсэн. Өмнөх тэр 4 цагт өглөө босоо хийж байгаа семинар бол тэр үл түүх байхгүй. Харин энэ өнөөдөр шинэ. Тэгэд энд хэлсэн нэг гайхалтай зүйл нөхөр та нарын өмнө явж үзээгүй замаар дагуулахын тулд та нарыг бас хэрхэн явахыг чинь харуулахын тулд дахилчид гэрээний авдрыг аваад та нарын өмнө алах болно гэсэн баг. Та нар боддоо Йохошуа энэ үед хамгийн хүчрэхэг гол уснаас айдгүй гүүр барих чадвартай дайчтай илгээгээгүй. Харин дахилчдыг тэр хүнд илгээсэн. Гэрээний авдрыг аваад алхав. Гэрээний авдар бол таны заримчсан сайн мэдэхгүй баг. Гэрээний авдар бол Бурхны оршихуйг Израильчүүдийн дунд тээн Бурхны ард түмэн Израильчүүдийн дунд Бурхан ард түмэн Израильчүүдийн дунд байгаа гэдгийг одоо илтгэдэг юм авдрын тухай ярьж байгаа. Энийг бол ариунаас ариун газар майхан сүм бариад ариунаас ариун газар энэ авдрыг хадгалдаг гэсэн баг. Бурхны одоо Израиль ард түмэнтэйгээ хийсэн гэрээ ард түмнийхээ дунд байгаа гэдгийг илтгэсэн энэ гэрээ байдаг. Энэ бол тийм учраас Йохошуа болохоор хүний ухаанаар шийдэх биш. Бурхны юр бусын арга зам түүний үгээр дамжиж хийж болох тэр үйлсийн тухай ярьж байгаа. Йохошуа энэ тулаан бол зөвхөн цэрэг армийн тулаан биш. Харин энэ бол итгэлийн сорилт гэдгийг тэр бас мэдчихсэн. Энэ бол хүмүүний чадвараас илүү Бурхны үг амлалтын гайхамшигыг амсах аялал байсан. Нэг пастор хийсэн үг надад ерөөсөд мартагдахгүй байх. Юу гэж хэлсэн гэхээр өөрийн хийж чадах зүйлийн төлөө биш. Зөвхөн Бурхны хийж чадах зүйлийн төлөө итгээрэй гэж. Өнөөдөр бид нар ингээл доороо эргэлдээд байдаг шалтгааны үг гэж өөрийнхөө чадах юмыг л хийгээд байдаг. Би энийг л чадна, би энийг л чадна, би энийг л энийг л хийж. Чадах юм аа л чадах. Тийм буруу юм байх уу? Та чадах юм аа хийгийг тэнч таныг буруутгаа таны эсрэг байхгүй. Гэхдээ яг Израильчүүдийн адил бид нар яг Йохошуагийн адил Бурханд итгэж байгаа хүний хувьд зөвхөн өөрийн чадах зүйлийг биш бас Бурханы хийж чадах зүйлд итгэх хэрэгтэй гэсэн. Яг бол энэ амьдрал дээр Бурхан танаар дамжуулж хийх маш олон агуу гайхамшигуд байгаа. Би үнэхээр энд итгэлтэй байна. Өнөөдөр амьд өсөмд ирж байгаа хүмүүс зарим таны зарим ингэж бодж байгаа. Өө пастор би ч тэ итгэл султай хүн. Би дөнгөж яваад удаг. Би ч Библийн сайн мэдлэг байхгүй. Би ч тэ хаяаста тэнэгдэх юм дөө пастор зөвөр бүтэн зөөдөр ирж байгаа нь их юм. За юу ч та дотроо бодож болох, хэлж болох. Харин би таныг зөвлөе. Бурхан таныг санаандгүй бүтээгээгүй гэдэг үргэлж санагт. Бурхан таныг санаандгүй бүтээгээгүй юм бол Бурхан таныг зоригтойгоор авчирсан юм бол Бурхан танд зориулсан зориг байгаа гэдэг бүү мартаа. Эзэн танаар дамжиж өөрийгөө алдаршуулах нь лавтай.
Харин хизээ вэ? Хаана вэ? Яаж вэ? Энэ Бурхны үгээр бид мэдэх болно гэсэн үг. Израильчуудад эзэн тэр амлагдсан нутгийг өгсөн. Энэ амлагдсан газар руу орохын тулд та нарын яах ёстой гэдгийг Йохошуад өөрийнхөө үгээр хэлсэн баг. Нэгдүгээр бүлэг дээр чи тууштай бөгөөд зоригтой бай. Би чам дуудлага тушаалаа өгч байна. Миний ард түмнийг Израильчуудыг гэж байгаас өдөрдөн миний амлсан нутглоо хор гэж. Хоёрдугаар бүлэг дээр үгээ тушуудыг илгээж Бурхан өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд Рахав гэж эмэгтэйг бас авардаг тухай ярьж байгаа. Бурханы ашиглаж чадахгүй хүн гэж байхгүй тухай ярьж байгаа. Бурхан хинээс дамжуулж өөрийнхөө ажлыг хийж чадна гэсэн. Тэр хүн ямар мэдлэгтэй, ямар боловсралтай, ямар их нүгэлтэй, эсвэл өөргөө ямар их эд хөрөнгөтэй гэж бодно, эд хөрөнгөө гэж бодно, тэр нь үл хамаарч эзэн тэр хүнийг өөрийн хаанчлалаа ашиглах боломжтой гэдгийг Библи хэлсэн байна. Ингээд дараа нь 3 дугаар бүлэг дээр ирэхэд хэлсэн эзэн Йохошуад босоод Йордыг гаталцъя гэсэн байна. Тэгээ ингэж хэлсэн цаашаа Йохошуа мөн маргааш Ява та нарын дунд гайхамшигыг үйлдэх учраас цөмөрөө өөрсдийгөө ариусгах хэмээн ард олонд хэллээ гэсэн байна. Ариусгах энэ их чухал үг. Ариусгах гэдэг нь яг ямар утгаар тухайд хэлэгдэг вэ гэхээр одоо ч гэсэн бид нар ариусгадаг ямар утгаар хэрэгжилж сурах хэрэгтэй ойлгох хэрэгтэй гэхээр энэ юм. Энэ хөр өдөр тутмын амьдралаасаа татгалзаж бурхан дээр төвлөрөх тухай яриад байгаа гэсэн. Тухайн үед энийг бол ариусгал гэж хэлдэг гэсэн. Яг тэр өдөр тутмын ажил бүх зүйлээ хойш нь тавиад харин зөвхөн бурхан дээр төвлөрч бурханы юм сүнс сэтгэл санаагаа бэлдэж эзний үг сургаал түүний тушаалыг уншиж түүний үгийг бясалгаж бодох энэ цагийн тухай ярьж. Энэ болгоор ариусгалын тухай ярьж байгаа гэсэн. Өнөөдөр энэ их завгүй амьдралд бидэнд ийм цаг хэрэгтэй. Энэ их түгжрэл дунд та машинтаа түгжиж явах үедээ Библийг сонсдог Библиэд гэсэн бас Библийг сонс. Бурханы үгийг тунгаан бод бяцлаг. Яг гэвэл өндөө энэ завгүй амьдрал бид нар зүгээр заримдаа ингээд зүгээр нэг ажлаас нөгөө ажлын хооронд яваад байдаг баг. Зүгээр энийг хийх ёстой, 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 энийг хийх ёстой. Энийний ард гарчаад, энийний ард гарчаад. За энийний ард гарчээ. За энийний ард гарчээ. За энийний ард гарчээ. За энийний. Намайг ойлгож байна уу? Сонсож байна уу? Бүгдээрээ нэг жоохон итвэхтэй сонсъё л доо ингэ. Олон би ингээд их гоё тийм сэтгэл хөдлөлөөр яриад байгаа байхгүй юу? Тэгвэл та нарын зүгээс гоё сэтгэл хөдлөл бас ингээд мэдрэгдмээр биш надлаа. Тийм ингээд амен мамен ингээд нүд мүдэ эргэлдүүлээд энэ тийм үү? Хажууд байгаа хүн нодорч мудраа тийм юм юм шүү. Тэгвэл би баярлаад улам гоё яриа шүү дээ чи. Сүүлдээ ингээд ярьсан чи бүгдээр ингээд энэ март тэмдэглэсээр ядарсан уу яасан? Ажлынхаа газрын эмэгтэйчүүдийг баярлуулсан, гэр бүлийнхаа ингээд хамаатан зад ороод эхнэрээ яаж баярлуулна? Ирчүүчийн хөөрөхөд түнээгүй шүү дээ, тийм үү? Харгал сүр бараатай харагдаад байгаа. Яг гэрээ ажилд баригдах юм бол тэгэл ирчүүчийн 2 3 төмөс хөшөөлөл тэгэл бүгдөө ингээд. Сонин шүү би бол бас гайхдаг байх. Энэ зөвөр бурхнаар тогтоосон гэдэг л би итгэж их талархдаг шүү дээ. Ямар ч тохиол зөвөр би эхнэрийгээ гэрээ ажилд бол хизээч гүйцэхгүй. Тэр бол зүгээр найдвартай. Хоол унд юм дээр ер нь бол эхнэрийнхээ дээр тэрэн дээр гарна гэж юусе байхгүй. Би тэр чинь адилхан бүтэн зөдөр заримдаа ингэ бүтэн зөдөр бүтэн л хамт ингэ байж байгаа шин. Яваад л манай эхнэр чинь бас хүмүүстэй уулзаал би ингээл нам. Тэгэл гэрт очиод лонгууд би ингээл очиод ингээл ер нь хэвтрийн байдал ордог байхгүй. Тэгэл мэдээ зэдээ сонсоол ийглийн мэдээ ер нь хөвчин сонсдог. Ийглийн мэдээ тавиал юу болоод өнгөрөв. Дэлхийд даяар юу болж байна? Монгол орн маань яаж байгаа? Сүртэй бодоол ингээл байж шít. Манай эхнэр тийм чинь орж ирэл тэгэл тэр аваар галтаагаа янзлал хоол ундаа бэлдээл цаймаагаа бэлдээл тэгэл янз янзын юм авчиж надад өгөөл энийг хэд энийг уу тэрийг тийм эмээ ууснуу тэрийг ууснуу энийг ууснуу би бол тэнд нэг нөхөрл хаан шиг ч юм уу хин шиг ч юм байж байгаа. Гэхдээ өнөөдөр тийм хөв тавилан байхгүй ч юм. Гэхдээ яг би хүүхдүүдтэй их найдаж байгаа. Манай хүүгүүд намайг бас тийм их байдал оруулах болов гэж найдаж байна. За хаана явж байгаа юу болчих вэ? Эмхтөөнийг үзгээл. Өөрсдөө ариусгаараа гэдэг тухай ярьсан тийм үү? Тэгэхээр энэ завгүй амьдрал донд энэ амьдрал донд бид төр пауз авч бурхан дээр төвлөж сурах хэрэгтэй. Үнэхээр өөрөөсөө асуух асуултууд байгаа. Юу гэхээр би яг ямар замаар яваад байгаа вэ? Миний амьдралд болж байгаа бүх зүйл бурханыг алдаршуулж байна уу? Миний хийж байгаа сонголт бүр бурханы талд байна уу?
Би Бурхны зорилгыг харж түүний зорилготой нэгдэж амьдарч чадж байгаа юу? Энэ асуултыг асуух хэрэгтэй. Магадгүй та нөгөө юмнуудаа сайн хийж иж болох юм. Нөгөө бизнес чинь сайн байж иж болох юм. Та нөгөө албан тушаалаа сайн хэрэгжүүл биелүүлж, ажил төрөл чинь сайн байж иж болно. Та тушаалаа хаад орлого чинь нэмэгдсэн ч байж болно хамаагүй. Харин та яг итгэлийн амьдрал чинь хаана явж байгаа юм? Уул нь бидний итгэлийн амьдрал, бидний ажил хоёр чинь нэг юм байгаа байхгүй юу? Энийг бид салгаж харж болохгүй шүү дээ. Итгэл энэ сүм өмнөдөр очихороо итгэлээрээ явна. Ажил энэ бол би зүгээр ажил би өөрийнхөө чадвараар хийнэ. Үгүй ажил дээр хүртэл та итгэлийн хүн байх хэрэгтэй, бурханлаг хүн байх хэрэгтэй. Бурхны үгээр ажил дээр бас хандах хэрэгтэй. Бурхны үг, Бурхны зорилгын төлөө ажил дээр байх хэрэгтэй. Ажил дээр хийж байгаа бүхэн чинь Бурхны алдрын төлөө байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөсөө асуух тийм цагийг та гаргах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө Израильчууд та нар өөрийгөө ариусгах гэж хэлж байгаа нь тэд нар өөрсдөө ингээл өдөр 3 удаа усанд ороод ирэх гэсэн үг биш тийм үү? Тэгээд Бурхан дээр төвлөрөх цагийн тухай ярьж байгаа. Бурханы үгэн дээр төвлөрөх тухай. Бурханы үгэн дээр төвлөрөх тухай. Манай нэг найз бүр дээр үедэл усан баталгаа хийлгээд усан баталгаа өөрийгөө усан баталгаа хийсэн байгаа. Усан баталгаа хийлийг сонсонгуудаа өөрийгөө усан баталгаа хийнгүүтээ шууд байныхаа усыг татаад нөгөө юуг нь бөглөөс нь аван гутаа бүх нүгэлтэй уснаа тутан зайл гэсэн юм. Одоо тэр бол гайхалтай пастор тийм үү? Одоо үнэхээр эзний хаан шиндлээ өөрийгөө зориулж үйлчилж байгаа юм байна. Тэр усанд гим мэм шингэхгүй шүү дээ бид нэ. Ухаад бид нар бүгдээрээ л тийм бодолтой л байхгүй. Тэгээ хариуцах гэдэг нь бурхан дээр төвлөрөөр. Тийм учраас Израильчууд чинь та нар бурхан дээр төвлөрөөр. Нөгөө өдөр тутмын ховж юу байсан одоо татгалцсан. Бүсгүүжүүлээ гэж биелээгүй шүү дээ. Нөгөө өдөр тутмын нөгөө янз бүрийн одоо кино ши юмнасаа татгалз. Нөгөө сошиал ертөнцөөсөө жоохон татгалз. Хүмүүсийн амьдралыг сонирхох биш. Өөрийнхөө амьдралыг Бурханы өмнө сонирхолтой болгохын тулд залбир. Эзний өмнө өөрийгөө хариуцахаар гэсэн. Тэгэд яг л Бурхан таны дунд гайхамшиг хийх гэж байгаа учраас. Бурханы хийх үйлсийг хүлээж авахын тулд бид өөрсдөө зүрх сэтгэл, сүнс сэтгэл санааны хувьд бэлэн байгаарай гэж. Итгэлээр, сүнсээр, махан биеэрээ бэлэн байгаарай. Тэгээ гэрээний авдрыг дамнан ард олны түрүүнд гарч голыг гатлагдун гэсэн дахилчид гэрээний авдрыг дамсаар ард олны түрүүнд гарч явбаа гэсэн. Йохошуа дахилчдад итгэлийн алхам хийхийг тушаасан байна. Энэ санал байгаагүй. Дахилчид ингэж хэлээгүй. Яг надад тэгж бодож чинь та нар яамаар ингэж асуугаагүй. Өнөөгийн нийгмийн ялангуяа бид Христ итгэж хүмүүсүүд нийгэм ойлгох хэрэгтэй. Бурхны үгийг бид нар санал гэж ойлгохоос илүү Бурхны үг бол бидний амьдралын заавар, бидний амьдралын чиглүүлэг, бидний амьдралд өгсөн тушаал гэж бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар Библийг зүгээр заавар гэж ойлгохороо зүгээр зөвлөгөө шиг ойлгохороо эсвэл санал шиг ойлгохороо бид нар өөрийнхөө зүтгээд байгаа. Яг Библи тэгж хэлсэн л гэхдээ би тэгж бодохгүй байна. Юу гэж? Юу гэсэн үг вэ? Миний сэтгэл санаа тайван биш вэ? Үгүй таны сэтгэл санаа тайван байх уу, тайван байх уу гэдээс үл хамаарч Бурхны үг юу гэж хэлсэн бэ гэдгийг сурах хэрэгтэй. Энэ үс сүнс итгэлийн өсөлтийн тухай ярьж байгаа. Бид нар нялх итгэж байхдаа тийм байж болно. Аав ээжгээ үгэнд орохгүй загнуулаад хонгон дээр 5 салаа бооны амт амсаал явдаг байсан тэр хүүхднээс биш. Бид нар төлөвших насан турш тусмаа бид нар юу зөв, юу нь бурууг бид нар ойлгож эхэлдэг. Ялангуяа бид Христ итгэж хүмүүсээр Бурхны үгээр дамжуулж хэлгэж байгаа тэр зөвийн замаар алхахад бид нар суралцах хэрэгтэй байна. Энэ бол бидний итгэлийн зам байх хэрэгтэй. Энэ бол Бурхны үгэнд бид нар түүний үгэнд өөрийгөө бүрэн дуулууртай захируулах хэрэгтэй. Дахин хэлье, энэ бол санал байгаагүй. Энэ тушаал Бурхны үгэнд итгэлээ тавьсан өдөрдөгчийн тушаал байсан. Бурхан Йохошуад хэлсэн шүү дээ, юу гэж хэлсэн бэлээ? 1-р бүлэг дээр миний хууль зааврыг чи дагаараа. Яг бол тэнд амжилт байгаа шүү гэж. Йохошуа 1:8 дээр хэлсэн ба, ингэж хэлсэн байна. Хууль зааврын энэ ном амнаас чинь бүс салаг түүгээс зогсохгүй ном бичигдсэн болгоныг сахин биелүүлэхийн төлөө чи өдөр шөнөгүй түүнийг тунгаан бясалгаж яв. Тэгвэл зам мөрчин дэвжин дээшилж чи амжилтанд хүрэх болно гэсэн байна. Йохошуа Бурхны үгнээс бүрэн хамаарч урагш алхсан. Түүний толгойд Бурхны үг, түүний зүрхэнд Бурхны үг, түүний аманд Бурхны үг, түүний сонголт үйлдэл нь Бурхны үг байсан гэдгийг бид нар харах хэрэгтэй. Өнөөдөр би бас та бүхнийг уриалж ятгаж инсний үг. Бурхны үг түүний зааврын дагуу амьдр. Хүмүүс тэгж яддаг. Амьдрал ямар заавартайгаа ирсэн биш дээ. Зүгээр өөрийгөө л өмгөөлж байгаа. Амьдрал заавар байгаа. Бурхны үг байгаа. Бас таны мэс чанар байдаг. Бурхан бидний дотор өн мөнхийг бүтээсэн гэж байдаг.
Тэгмээс бид нар зарим зүйлийг бид нар Библи уншихгүйгээр анханасаа бид Бурхныг мэдээгүй байхдаа энэ бол буруу гэдгийг тэр мораль, ёс зүйг бидний дотор Бурхан суулгасан гэдэг. Өнөөдөр зөвхөн Бурханд итгэсэн хүмүүс л ёс зүйтэй амьдрдаг үгүй. Бурханд итгээгүй ч гэсэн ёс зүйтэй амьдрдаг хүмүүс байдаг. Бидний олон хүмүүс маань бас Бурханд итгээгүй байхдаа ч ёс зүйтэй хүмүүс байсан. Харин бид нар гим нүглийг сонгодог сонголт маань имэх айх зүйл байхгүй учраас бидэнд ашигтай гэж бодсон учраас хийдэг байсан. Харин бид нар Бурхныг мэдснээс хойш бид нар юу ашигтай вэ гэдгээс илүү бид нар юунд анхаарал хандуулсан бilé? Юу үнэн бэ? Юу нь Бурхан таалагдсан байх вэ гэж. Анөхтөө би нөгөө ерөөлийн залбир дээр хэлдэг чинь Бурхан таны дээр нүрээ гэрэлтүүлэх болтгоо гэж. Тэгээ энийг бас өөр нэг юм орчуулгууд гэх өөр орчуулгад юу гэж ихээр заримдаа ингэж энийг юу гэж бас одоо тайлбарладаг вэ гэхээр Бурхан таны дээр инээмсэглэх болтгоо гэж бас тайлбарладаг. Та бодоо Бурхан таны дээр инээмсэглэн Бурханд ямар их таалж байгаа тухай ярьж байгаа. Энэ амьдрал. Тэгээд төгсөл 3 дугаарт нь Бурхан Йохошуаг зоригжуулсан байна. Ингэж хэлсэн. Яава Йохошуад эзэн хэлж байна. Энэ өдрөөс эхлэн би чамайг хамаг Израилийн нүдэн дээр үргэлжлэнэ. Тэгээд намайг Мөшөтэй хамт байсныхаа адилаар чамтай хамт байсан бас хамт байна гэдгийг тэд мэдэх болно. Чи одоо гэрэний хавдрыг дамнаж яваа дахилчдад Йордан гол дээр очиод усны захт орж зогс гэж тушаа гэсэн. Мөшөтэй хамт байсны адил түүнтэй хамт байгаа гэдгийг харуулахыг зорьсон. Бурхан өөрийнхөө сонгосон удирдагчтай хамт байгаагаа мэдүүлдэг. Тэр удирдагч тэр сонгосон Йохошуа өөрийгөө ямар хүчтэй агуу хүн бэ гэдгийг бусдад харуулах зориог. Йохошуа зүгээр Бурханд дуулууртай байсан. Ер нь нөхдөд би та нараас нэг юм одоо пастрийн хувьд та нарын пастрийн хувьд бас та нар ятгаж бас зөвлөмөр. Ер нь ямар нэгэн дүрд бити хувирч хүчтэй хүний дүрд бити хувир тоглох гэж оролд. Эсвэл нэг даруй хүний дүр тоглох гэж бити оролд. Даруул байтгал Бурхан өргөнө гэсэн тийм. Ямар ашиг хонжны төлөө даруй байх гэдэг шүү дээ. Бурхан намайг өргөнө гэсэн би даруул бай. Тэгээ болонд очиж суугаад байгаа шүү. Йоо би даруй. Бурхан өргөнө. Нүгөө. Үнэн бай. Үнэн бай. Хүнийг хуурах гэж эсвэл хин нэг хүн таалагдахын тулд дүр эсгэж бүү бай. Йохошуа энд ард өмнөр хүлээн зөвшөөрөхийн тулд альва янз бүрийн үйлс хийсэн тухай Библи ерөөсөй бичээгүй. Йохошуа зүгээр Бурханд л үнэнч байсан. Бурханы түүнд өгсөн даалгавар л үнэнч байсан. Бурханы түүнд өгсөн ард түмнийг дагуулгахдаа тэдний өмнө тэр өөрийнхөө л байсан. Бурханы үгэнд итгэлтэй байсан гэсэн. Бурхан Мөшөтэй хамт байснаар Йохошуатай хамт байгаа гэдгээ батлан харуулах тэр гайхамшиг бол Йорданыг гатлах байсан. Энэ бол эхний гайхамшиг байсан баг. Түүний үг тушаал дуулууртай байх үед харж чадах тэр гайхамшигыг эзэн Йохошуад бол Израильчд өгсөн баг. Ингэж хэлсэн. Голын ус зогсохыг одоо яг тэр би яг энэ Библийн үг биш шүү. Зүгээр энийг би энэ үгийг одоо саяны Йохошуад болон дахилч нарт хэлсэн үгийг би ингээд зүгээр энгийн үг болгоо хэлгээд ингэж хэлж байгаа юм. Голын ус зогсохыг бүү хүлээ харин эхлээд гол руу ор гэсэн баг. Халелуя. Өнөөдөр эзэн бидэнд яг энийг л хэлдэг. Гол зогсохыг бүү хүлээ. Амьдрал сайжрахыг бүү хүлээ. Алхам хий. Амьдралын л алхам хий. Итгэл чинь том болохыг бүү хүлээ. Харин жижиг итгэлээр алхам хий. Заримдаа бид нар том итгэлтэй жижиг бурхантай хүмүүс шиг байгаад байдаг. Үгүй. Бидний итгэл бүр ингэсэн бас гिचний үр шиг тий гिच энэ юуны үр чинь маш жижигхэн байдаг байхгүй энэ ийм жижигхэн үр шиг итгэл байх та нар уулын хөдөлгөнөө гэсэн байна. Тэгэхээр энэ тушаал зөвхөн итгэлээр биелүүлэх боломжтой тушаал. Энэ бол ёр бусын итгэлийг шаардсан тушаал. Тэгээ Бурхны үгээр зоригдсон тэр Йохошуа өөрийн ард түмнийг бас Бурхны үгээр зоригжуулж тэдэнд тушаалсан байна. Израильчууд хандж хэлсэн ба нааш ойртож Бурхан Яавын үгийг сонсороо гэсэн ба. Бурханы үгийг ирээс сонс. Энэ бол тэрээр өөрийгөө зөвхөн үгийг дамжуулагч гэдгээ бас дахин харуулж байгаа. Өнөөдөр энэ тайзан дээр хэн ч номлосон бэ? Дэлхийн хамгийн халдартай номлогч байна уу? Эсвэл хамгийн халдваргүй номлогч байна уу? Хинээч таньж мэдгүй тэр хүн гарч номлосон байна уу? Харин нэг юм үргэлж санаж байгаа хэрэгтэй. Энэ дээрээс арьж байгаа тэр хүн бол зөвхөн дамжуулагч.
Тэр хүн яа дамжуулахаа өөрөө сонгож болно. Хүн бүхэн Бурхны үгийг номлох заах арга зам өөр байдаг. Гэхдээ үгийг эзэж өөрчилж болохгүй. Бурхны үг яг тэр хэвээрээ байх ёстой. Үннээр байх ёстой. Бурхны үгэнд өөрчлөлт байхгүй, өөрчлөлтийн сүудэрч байхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр үг биднийг итгэлээр алхуулдаг юм аа. Йордны гатлах нь Израильчүүдийн хувьд маш чухал байсан тийм үү? Бурхан Йошуатай хамт байгаа гэдгийг харуулах, мөн Израильчүүдийг орхиогүйдгээ бас тэдэнд дахин харуулж амлагдсан нутруу дагуулах тэр гайхалтай цаг байсан баг. Сүүлд нь Йордан голыг гаталсан тухай байгаа. Ингээд ард олон Йордны гатлахаар майхнаа буулган хөдлөх цаг болж гэрээний авдрыг дамсан дахилчид ард олны түрүүнд гарав. Ургацын цаг болж Йордан гол хамаг эргээ халин үерсэн тэр үед гэрээний авдрыг дамсан дахилчид усны захад дөнгөж хөл дүрмэгц Йордан голын дээрээс урсгал Цератийн зэрэгэлдэх Адам хотоос нэлээд зайтай хуралдаж тогтсон тухай ярьж байгаа. Халелуя. Бурхны үгэнд дуулууртай байна. Дах үед ирсэн гайхамшигт тухай ярьж байна. Дахилчид голын усанд яасан бэлээ хөл дүрмэгц гэсэн баг. Бид бүх зүйл бидний хүүсээр болсны дараа л итгэрээр алхна гэж байхгүй. Эсвэл бидний эхнэр маань өөрчлөгдсөн дараа би өөрчлөгдөн гэж байхгүй. Эсвэл бидний нөхөр өөрчлөгдсөн дараа би өөрчлөгдөн гэж байхгүй. Бид өөрснөө дөрвж өөрчлөгдөх ёстой. Бид өөрснөө дөрвж итгэлийн алхам хийх ёстой. Эхлээд бид хийх ёстой. Ягаад Бурхны үгийг сонссон хүмүүс бид нар тэгээд итгэхгүй. Тэр ягаад болдгүй юм ингэ. Гэхдээ тэр энэ үгийг чинь мтээгүй бол. Нэг талаараа азтай, нөгөө талаараа азгүй явдал болчиход энэ та нарт. Яг та нар эхлээд Бурхны үгийг сонсчлоо. Нэг талаараа ерөөлтөй. Нэг талаараа маш хариуцлагатай. Яг эхний алхмыг та хийхээр сонгогдсон байна. Хэмжээс анхтаа яагаад энэ Монгол ормоностой гоё усны дараа л ирээ да. Үгүй. Монгол орн энэ улс үндэстэн өөрчлөгдөхийн тулд Бурхан таныг бүтээсэн гэдэгт итгэх хэрэгтэй. Өнөөдөр бид нэг л өдөр өөрчлөгдсөн улсад амьдрах биш. Өдөр бүр өөрчлөгдөж буй тэр амьдралыг харж энэ өөрсдийн төлөө бид нар өөрсдөө зориулах хэрэгтэй юм. Бидний бид баг ихэнхэндээ би ч орж байгаа шүү. Баг бидний 99% юм уу 98% ч юм. За болий бүр жоохон доошоо явж 80% нь магадгүй төр засгийн одоо өндөр албан тушаалд очихгүй байх. Гэхдээ бид нар энэ үндэсний өөрчлөлтийн төлөө аль хэзээний дуудагдсан хүмүүс. Бид нар хууль дүрмийг өөрчлөхгүй байж болох юм. Тэр их бидэнд өгөхдөггүй байж болно. Гэхдээ бид нар бурханлаг зөв амьдралыг энэ нийгэм бий болгож чадна гэсэн. Бид нар байгаль газар бүхнээ асаж, гэрэлтэж, тэр гэрлийн дулааныг бид нар мэдрүүлж Бурхны үгээр өөрчлөлтийг авчрах боломжтой юм аа. Тийм учраас ан нөхдөд бүх зүйл сайхан болсны дараа биш. Бүх зүйлийг сайхан болгох хүн та өөрөө гэдээ ойлгох хэрэгтэй. Тэр гол зогссны дараа алхах биш. Тэр голыг зогсоо хүн нь та байх болно гэсэн. Тийм учраас итг. Бурханд итг. Би өстой чадвартай хүн шүү гэж ботхоос илүүгээр Бурхан намайг бүтээсэн шүү гэж бод итг. Эцэст нь дүгнж хэлэхэд яг энэ түүх бол Бурхан хэрхэн өөрийнх нь үгэнд итгэсэн хүмүүсээр дамжуулан гайхамшиг хийдгийг харуулсан түүх. Энд итгэл хамгийн чухал нь байгаагүй энэ түүхэнд. Энэ түүхэнд хамгийн чухал нь Бурханы үг, Бурхан байсан гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Бурхан өөрийнхөө үгийг өөрийнхөө ард түмэнд хэлсэн бөгөөд энэ үгээр тэнд итгэлийг авсан юм. Өнөөдөр бид нар заримдаа нэг л итгэлээр тунхагласан хүмүүс байдаг. Би сайн сайхан амьдрал гэж тунхаглаж байна. Та өөрийнхөө сайн сайхан амьдрал зүгээр итгэж мэтгэж гэхээс зүгээр л та тэгж хүсэж л байгаа үстэй. Сайн сайхан амьдралыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Байна уу? Сайн сайхан амьдралыг хүсэж байна уу? Бүгдээ бидний хинч муу амьдралыг хүсээгүй шүү дээ. Өрнөөс гарахыг Есүсийн нэрээр өрнөөс гар. Заавал тэгж хашгирах хэрэг байгаа юм уу? Өрнөөс гармаар байгаа зү бүгд. Надаас өрөвтэй хүн байхгүй бах та. Бүх өрнөөс бид нар гарна. Энийг бид нар заавал тэгж гоё сайхан зүйлийг бодож мөрөөдөж хашгирснараа хэлснээрээ бид нар тэр итгэл биелдэг гэсэн
энэ одоо үлгэр домоо шиг бити итэг. Харин Бурхны үгээс төрсэн итгэлээр тунхаглал харин бидний амьдралд итгэлийн алхам хийлгэхэд биднийг одоо дагуулдаг гэдэг болох хэрэгтэй. Бурхны үг тэрс таны сайхан сэтгэл биш. Таны өөрийнхөө төлөө бодож байгаа сайн бодолж биш. Эсвэл хин нэг хүн таныг сайхнаар ерөөсөн тэр ерөөлч биш. Бурхны амьд үг таныг амжилтаас амжилтанд, ялалтаас ялалтанд, алдраас алдарт дагуулах болно. Халелуя. Бурхны үг таныг дагуулах болно. Ром хотынд бичсэн загталтаар Ром 10:17 дээр хэлсэн байгаа. Итгэл нь Христ сонсохоос сонсон Христийн үгээс гэсэн байдаг. Энэ сэтгэл хөдлөлөөс гээгүй, мэдрэмжээс ч гээгүй, эсвэл өөрийнхөө бодлоор ч гээгүй, Бурхны үг бидэнд итгэлийг авчиж өгнө гэсэн байгаа. Аав нөхдөд дахин хэлье. Та ямар гоё зүйлийг бодож итгэж байна гэдэг чинь чухал биш. Харин та юунд итгэж байна гэж чухал. Таны толгойд байгаа сайхан бодол биш. Таны зүрхэнд Бурханаас өгөгдсөн амьд үг таныг итгэлөө дагуулах ёстой юм аа. Бурхан таныг дуудсан, таны хувь тавилан байгаа. Та бүү хэргэлз. Тэр хувь тавиланд Бурхан дотор та хувь тавилангаараа амьдр. Үүний тулд танд итгэлийн алхам хэрэгтэй. Бурханы үгийг унш. Түүний үгийн дагуу итгэлийн алхам хий. Ингэснээр та өөрийнхөө амьдралд Бурханы гайхамшигыг харах болно. Мөн танаар дамжуулж эзэн таныг хайртай хүмүүсийн амьдралд өөрийн гайхамшиг хийхийг ч та харах болно. Бүгдээрээ босцгоё. Халелуя. Бурхан гайхамшиг бүтээгч. Библиэлд хэлсэн байгаа эзэн хэлсэн байгаа. Энэ эзэн маш тодорхой хэлсэн байдаг. Иохан ном 9:23 дээр хэлсэн байгаа. Итгэгчдэд бүх зүйл боломжтой гэж. Итгэгчд бүх зүйл боломжтой. Зарим зүйл гэж хэлээгүй. За ер нь хаяа боломжтой гэж хэлээгүй. Итгэгчд бүх зүйл боломжтой юм. Итгэгчд 9:23 тийм Иохан 9:23. Хинт бүх зүйл боломжтой. Итгэгч. Бурханы үгэнд итгэж байгаа. Бурханы үгийг сонсоод итгэж байгаа хүнд бүх зүйл боломжтой гэсэн мэт. Мэдээж бид нар энэ дэлхий дээр бидний хинч төгс амьдралаар амьдрахгүй. Яг би энийг дандаа л ярьдаг л да. Гэхдээ бид бурханлаг амьдралаар, бурханы зорилгын төлөөх амьдралаар амьдрах боломжтой. Бид нар санхүүгийн бэрхшээлтэй байх үедээ ч бид нар бурханы зорилгын төлөө амьдрсаар байх боломжтой. Бид нар алдрын хөндөө оргил дээр гарсан ч, бид нар зовлон бэрхшээлийн гүнд унсан ч бид бурханы зорилгын төлөө амьдрсаар байх боломжтой. Эцэст нь бид нар яг ямар нөхцөл байдал дотор байна вэ гэдгээс илүүгээр бид хэнд итгэж байгаа вэ? Ямар үг, бурханы үг намайг итгэлөө дагуулж байгаа гэдэг үргэлж чухал байх болно. Тэмчээс өөрөөсөө асуух. Би итгэлтэй хүн үү гэж асуухаас илүү та юу гэж асуугаач. Би бурханы үгийг сонссон уу гэж. Йохошуа хэлсэн ирээд сонс гэж хэлсэн баг. Come and listen. Ирээд сонс. Ирээд бурханы үгийг сонс. Бид нар бүтэн сайдар болгон ирж сонсдог бурханы үгийг. Бид нар бурханы үгийг сонсохдоо зүгээр урам авахгүй сонсож байгаа бол таныг юм дутуу игээд байна. Бурханы үг таны дээр итгэл өгнө гэж итгэл. Бурханы үг таныг удирдна итгэл. Энэ үг бид сонсох хэрэгтэй. Бурханы үг намайг удирдна. Өнөөдөр намайг сонсно. Бурхан өөрийнхөө үгийг надад хэлнэ гэсэн итгэлээр сонсох. Эзний үгийг сонсоод эзний үгэнд итгэх. Өөх ямар гоё, өстэй гоё урам авлаатай. Йоо, гэхдээ яг бодит амьдрал дээр бол заа өөрийнхөө л хийхээс биш. Итгэл. Алхам, итгэлийг алхам. Бурханы үг хэлсний дагуу би итгэлийн алхам хий гэж. Бүгдээрээ эзний өмнө гараа өргөд түн залбирцгаая. Бүгдээрээ зүрх сэтгэлээ нээж эзэн хандан залбирцгаая. Бүгдээрээ амаа нэгэд эзний өмнө залбирцгаая. Их эзэн минь ээ. Та намайг итгэлээр амьдрах хүч чадлыг өгөөрэй. Итгэлээр намайг амьдруулаарай. Эзэн минь таны үг надад итгэлийг амьд үг надад жихэн амьд итгэлийг өгөх болтугай. Энэ итгэлээр дамжуулж эзэн минь таны алдрын төлөө амьдрий. Таны гайхамшигыг харъя гэж бүгдээрээ залбирцгаая. Халелуя. Оо халелуя. Халелуя. In the name of Jesus. Эзэн Есүсийн нэрээр залбирч эзэн минь та биднийг итгэлээр алхуулаарай. Итгэлээр амьдруулаарай. Итгэлээр та биднийг урш явуулаарай. Эзэн минь таны юр босын хүч чадал юр босын гайхамшиг эзэн бидний итгэлээр дамжуул бидний амьдрал биелэх болохыг залбиргуулж байна. Оо халелуя эзэн минь. Эзэн минь зөвхөн таныг харъя. Зөвхөн таны тууглыг эзэн минь зөвхөн танд алдрыг хүргэх эзэн минь. Оо халелуя Есүс. Эзэн минь би яг одоо итгэлээр таны үгээр төрсөн итгэлээр тууглаж байна. Энэ бол таны чуулган билээ. Халелуя. Таны үгэнд хэлсэн даа энэ бол таны чуулган.
Таны үгийн дагуу төрсөн алсын хараа зорхын тоо таны сурч авч байгаа байгуулъя. Халелуя. Oh, hallelujah in the name of Jesus. Эцэг Есүсийн нэрээр залбирч байна. Хамтдаа итгэлээр асуу. Oh, бүхнээс дүүцэн зөвхөн таны хараа эзэн. Зөвхөн таны дагын эзэн тань турсан гэдэг тань. Oh, Есүс эзэн тань баярлалаа. Эзэн тань чуулган өрөөгөөч. Oh, Есүс тань чуулганыг даавхан өрөөгөө. Хамтдаа итгэлийг артуун болгоро. Таяг Яхошуа өөрийн ард түмнээ дагуулж амснууд дорсноо. Хамтдаа дагуулаарай гэж бүхнээс эзэн минь. Бүхнээс эзэн халелуя. Эзэн минь үнэхээр бүх зүйлээс илүү та бидэнтэй хамт байгаач. Та надтай хамт байгаач. Эзэн бидний амьдралд унал босолт янз бүрийн зүйл тохиолддог. Бидний амьдрал гачигдах үе, дутагдах үе байдаг. Бидний амьдрал бас танаар өрөөгдөж эзэн минь хангагдах бүх зүйл хангагдах үеч байдаг. Эзэн минь бид нар өвчин зовлонтой үеийг туулдаг. Бас бид нар эрүүл сарвал үеийг туулдаг. Эзэн минь бид нар баяр хөөр ад жаргалтай үеүүдийг бид нар амсдаг. Бас бид нар гүнийг зовлонтой гашуудалтай үеийг амсдаг. Эзэн минь бидний амьдралд юу ч тохиолдсон бурхан минь танд итгэлээ тавьсан юмэр бай эзэн минь. Танд итгэлээр алхах эзэн минь. Тийм ээ Израильчууд яг таны тэр сонгосон ард түмэн цөл 40 жилийн туршид унал босолтыг туулж явах үед итгэлээ үлд алдаж ирсэн. Израильчуудын тэр итгэлийн үеийнхнийг дагуулсан Яхошуа шиг, Калеб шиг итгэлээр амьдрах та бид туслаач эзэн минь. Таны амлсан амлалтыг, таны бидний амьдралд хэлсэн үгийг итгэлээр сонсож итгэлээр дагах эзэн минь тэр хүч чадыг та бидэнд хайрлаач. Эзэн минь энд байгаа хүн бүхнээр дамжиж та өөрийгөө алдаршуулах болтугай. Эзэн минь танд баярлалаа. Биднийг дуудсан баярлалаа, сонгосон баярлалаа, биднийг хайрлсан баярлалаа. Эзэн минь энд байгаа хүн бүхнээр дамжуулж та мянган хүмүүсийг авралуу дагуулна гэдээ итгэж байна эзэн минь. Танд баярлалаа Иесусээ. Та алдарш болтугай. Эзэн минь бүх алдыг танд өргөж. Танд баярлалаа Иесус. Бүгд хамтдаа ерөөлийн залбирлыг бүгд хүлээн авцгаая. Халелуя Иесус эзэн танд баярлалаа. Яава таныг өрөөж захин хамгаалах болтугай. Яава тань дээр гэрлээ тусгаж таалда багтаах болтугай. Яава сайн сайхнаа танд үзүүлж амар амгалан сойрхох болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. Халелуя. Амен.